What did the robber look like? He looked like my dad. And why do you say that? How did he look like your dad? The mask and his shoes. How about the size of him? Was he a big guy or was he a little guy? The size of my dad. (2015 оны 9-р сарын 29) шөнө дунд 12 цаг 30 минутанд Нью-Йорк мужийн Стюбен дүүргийн яаралтай тусламжийн 911-т дараах дуудлага ирдэг. 911. Help me, my wife. She's dead. Hurry. Okay, just stay on the line with me. How long has she been down? I don't know. I just got home. You need to calm down so I can help you. Is she beyond CPR? Yes. Sir, can you tell me why you think she's beyond CPR? Just touch me. Дуудлага өгсөн залууг Томас Клейтон гэдэг бөгөөд найзуудтайгаа покер тоглож байгаад оройтож гэртээ иртэл 35 настай эхнэр Кейлен хэн нэгэнд маш аимшигтайгаар зодуулж нүүр нь танигдахын аргагүй болж нас барсан байлаа. Энэ тэндгүй цус нөж болсон талигачийн толгойг хан руу савж мөргүүлсэн бололтой цөмөрсөн хан гээд маш аимшигтай дүр зураг дуудлагаар хамгийн ихэнд очисон цагдааг өгцсөн байна. Гэрийн эзэн Томас энэ бүх гинтийн бас аимшигтай зүйл гэртэн тохиолдсонд итгэж ядсаар хөрш залуугаасаа тусламж гуйж 7 настай охин болон 3 настай хүүгээ хөршиндөө оруулаад 911 рүү залгасан нь энэ байжээ. Катон хэмээхийн жижигхэн хотод урд өмнө нь ийм аимшигтай балмад хэрэг гарч байгаагүй юм. Мөрдөгчдийн эхний үйлчлэгээр хаалга үүд, цонх гээд гаднаас нэвтрэх боломжтой бүх үүд хаалга цонхнууд ямар нэгэн байдлаар хөшиж эвдэрсэн ч юм уу эсвэл түлхүүрт хааруулсан шинж тэмдэг огт байхгүй. Баггүй хэмжээний бэлэн мөнгө хадгалж байсан онгорхой сейфнээс нь юу ч алга болоогүй. Талигачийн үнэт идэл ер нь тэр гэрээс ямар ч зүйл алга болоогүй нь хулгай дээрмийн сэдэлтэй аллах биш гэдэг нь шууд ойлгомжтой байлаа. Талигачийн нүрийг гол байгаа болгож маш зэрлэгээр нүрийг нь ирэмдэглэж хороосноос үцгэд талигачийг таньдаг хүн байх магадлал өндөр байв. Бас дуудлагаар анх очисон цагдаагийн анзаарч сэжгэлсэн зүйл бол Томсын хувцас түүний гар ямар ч цусны толбоггүй байсан юм. Хэрэв хэн нэгний хань гэргий өглөө твтэж байхад тэрвэрч авч тусалдгүй юм а гэхэд амьд эсхийг нь шалгахаар битүү цусан дунд хөвтөж байгаа талигач дээр заавал ойртож очих ёстой. Ядаж өвдөглөж суудаггүй юм а гэхэд гарнаас нь барих ч юм уу үйлдэл хийн. Гэтэл гутланч цус болоогүй нь их с ижигтэй. Нэг бол огт ойртоогүй эсвэл хувцас сольсон байх. Мөн түүний биеийн хилэмж үнэхээр гэргийгээ алдсан хүн шиг харагдахгүй байсан гэж репорт мэдэн дээр тэр цагдаа тэмдэглэсэн байдаг. Гэхдээ энэ нь түүнийг алуурчин гэсэн баримт биш юм. Маш харамсалтай мөртлөө бас маш чухал нэгэн амьд гэрч гарч ирсэн бөгөөд энэ гэрч бол тэдний 7 настай охин юм. Харамсалтай гэдгийн учир нь тэр бяцхан охин ээжигээ үхтлээ зодуулж байгааг харсан явдал юм. Алуурчныг харсан гэдгийг мөрдөгчд мэдмэгцээ охинтой маргааш нь ярилцахаар бэлтгэжээ. Бага насны хүүхдээс ярилцлага авахдаа сэтгэл зүйн онцлог, гэмт хэрэгээс үлдсэн трама гэд олон хүчин зүйлийг бодолцож, мэрэгжлийн сэтгэл зүйчдийг байлцуулан зөвлөгөө авч тухайн ярилцлагыг эхлүүлдэг байна. Үүний дагуу 7 настай охинтой нэлээдгүй хугацаанд тоглох, дуртай зүйлийг нь ярилцах гэх мэт сэтгэл зүйг нь бэлдэж байгаад асуултаа аажмаар асууж хэрэгтэй мэдээлэлээ мөрдөгчд авч чадсан байна. What did the robber look like? He looked like my dad. And why do you say that? How did he look like your dad? The mask and his shoes. How about the size of him? Was he a big guy or was he a little guy? The size of my dad. Бяцхан охины хэлснээр шөнө дунд унтаж байхад нь ээж нь түүнийг нэрээр нь маш олон удаа дуудаж зүхтаарай гэсэн айсан хоолоогоор орилсон бөгөөд охин нойрмоглон дүүтэйгээ унтаж байсан өрөөнөөсөө гарч харахад
ээж нь хэн нэгэн зодуулаад чирүүлсээр гал тогоо руу орсон байна. Охин яг юу болоод байгааг ойлгохгүй араас нь очихдоо алуурчин харсан бөгөөд нүүрэндээ масктай хүн ээжийг нь хатуу зүйлээр нүүр нүдгүй зодож байгааг харсан охин айсандаа бас дүүгээ хамгаалахаар буцан унтлагын өрөө рүүгээ гүйж очиод хаалгаа хаан дүүтэйгээ хөнжлөн нөмрөөд хөдөлгөөнгүй хэвтцгээжээ. Тэр жоохон охин ээжийнхээ үгэнд орж зүхтаалгүй дүүгээ хамгаалахаар буцаж очиод дүүтэйгээ айж дагжин чичрэн аав ирээсэ тусламж хурдан ирээсэ гэж залбирэн гуйж байсан мөч тэдэнд ямар аимшигтай байсан бол гэдгийг төсөөлөхөд үнэхээр өр өвдмөр. Тэр утсныг мэдэхгүй ч хэсэг хугацааны дараа ээж нь орилгоо болоход охин нас барсан ээж дээр очиж хөлийг нь тэрвэрэн хэвцсэн гэдгээ ярьжээ. Бодлого охин аавынхаа бурхан минь бурхан минь гэж орилох хоолойг сонссон юм байна. Ингээд аав нь хоёр хүүхдээ хөршинх рүүгээ оруулжээ. Үүнээс гадна охин нэг чухал зүйл хэлдэг. Миний ээжийг зодож байсан масктай хүн аав маань юм шиг санагдсан. гэж хэлсэн нь мөрдөгчдийн анхаарлыг татаж яагаад чи аавыгаа гэж бодсон юм бэ гэсэн асуултанд охин хариулахдаа түүний өмссөн өмд гутал зүүсэн маск нь аавынх байсан. Тэр маскыг аав өмнө нь зүүж байсан. Бас нүд нь аавынх байсан. Түүний биеийн хэмжээч яг аавынхтай адилхан байсан гэжээ. Мэдээж 7 настай нойрмог айж цочирцоо охины үгэнд шууд итгэхэд хэцүүч алуурчны биеийн байдал хөдөлгөөнгээд аавыг нь санагдуулах зүйл алуурчинд байсан бололтой. Үүнийхээ дараа охин ээжигээ одоо хаана байгааг биеийн зүгээр эсгийг асуусан тул мөрдөгчд ээжийг нь хаана байгааг бид мэдэхгүй байна. Бид ч бас ээжийг нь хайж байгаа. Яг юу болоод байгааг олж мэдхээрээ чамд хэлнэ гэж охиныг цочролд оруулахгүй тулд мөрдөгчд албаар худал хариулжээ. Охин ээжигээ ахин хизээж харахгүй. За ингээд мөрдөгчд Томсыг хамгийн өндөр магадлалтай с жигтнээр тооцож баривчлав. Томас Клейтон гэж хэн бэ? 37 настай 1978 онд төрсөн орон нутгийнхаа хоккейн лигийн багт тоглодог. Нэх гавьтай тоглохгүй боловч бусад тамирчидтай талбай дээр маргалдаж зодтолдох гэх мэт сенсац тарьдгаараа алдартай. Тухайн дүүрэгтээ олонний танил од маягийн. Үүнийгээ дагаад баггүй хүүхэмсэг Томас эхнэр Келлитэйгээ гэрлээд 9 жил болж байсан бөгөөд өөрийнхөө тогтургүй бусадтай байнга муудалцдаг зан характараасаа болж багаасаа хасагдан хоккейн спортоо орхисон боловч бизнес дажгүй хийж эхэлснээр охин хүүгийнхээ хамтаар дөрүүлээ боломжийн амьдардаг байжээ. Томас хоккейн лиг тоглож хоримтлуулсан мөнгөөрөө агааржуулалт сантехник угсралтын компани эхлүүлсэн нь боломжийн орлого өгч байснаас гадна хэд хэдэн үл хөдлөх худалдан авч түүнийгээ түрээслүүлдэг байв. Гол нь орлого орж ирэхийн хэрээр Томас мөрөөдөө тоглоом, покерт мөнгө их үрдэг. Хоноо дүнжүүтээр алга болдог байсан нь эхнэр Келли тэр хоёрын дунд маргаан дэгдэх том шалтгаан болдог байжээ. Томас байцаалтын үеэр өөрийгөө буруугүй гэж маш их уурлаж байсан бөгөөд тухайн үед гэртээ байгаагүй. Хаана хэн хэнтэй покер тоглож байгаад хэдэн цагийн үед харихаар явснаа мөрдөгчдөд хэлсэн бөгөөд Томсын машинд байх байршил тогтоогч GPS-ийн мэдээлэл 911 төгсөн дуудлагын цаг хамгийн гол нь хэсэг найзуудтайгаа покер тоглож байсан гэдэг нь батлагдсан. Хамт байснаа гэрчлэх олон хүн байсан тул түүнийг тавьж явуулан с жигтний тооноос хассан юм. Мөрдөгчд ойр тойрны бүхэл хүмүүстэй уулзаж ярилцсан сэжүүр хайх явцад талигаач Келлигийн эгчээс аллагтай холбоотой байж болох үз баггүй мэдээлэл олж авдаг. Томас үргэлж хажуудаа дагуулж явдаг. Гэр орноор нь байн гарч ордог. Зарим үед хүүхдүүдийг нь хүртэл харж өгдөг. Хамгийн ихтгэлтэй ажилтан гэгддэг Майкл Бёрдийг ажлаас нь яагаад ч юм халсан байсан гэж эгч нь хэлжээ. Тэр залуу ажлаас халсан гэд арайч өс хонзон санаад ийм аимшигтай зүйл хийчмээргүй юм да. Келли Майкл хоёр чинь эгчдүү шиг л
маш сайн харилцаатай байсан шүү дээ гэж хэлснийг сонссон мөрдөгчд Томасын ажил бизнесийг болон хамгийн ойрын ажилтан байгаад халагдсан гэх Майклыг шалгаж эхэлсэн юм. Магадгүй ажилгүй болсондоо өс сансан байхыг үгүйсгэхгүй. Бүхэл сэжүүрийг мухарлах нь мөрдөгчдийн үүрэг билээ. Майклтай ярилцахаар дуудахад маш уриалгахан хандаж байсан бөгөөд ойрын таньдаг хүн нь зэрлэгээр зодуулж өнгөрсөн гэдгийг мэдсэн хэдий ч маш тайван, арай л өөр байгаа нь мөрдөгчдийн сонирхлыг татаж эхлэв. Бас цалингаас цалингийн хооронд амьдардаг Майкл ажлаасаа халагдсанаас хойш өөр ямар нэгэн ажилд ороогүй, ямар ч орлогогүй, мөнгөгүй хэрнээ хаус түрээсэлж амьдардаг. Хамгийн гол нь тэр хаус нь ажлаас халсан Томасынх байжээ. Нэг ёсондоо Томас Майклыг ажлаас халсан олонний нүдэн дээр хоёр тийш болж холбоо харилцаагүй мэт харагдаж байсан боловч хоорондоо холбоотойгоор барахгүй амьдрах байрнаас эхлээд санхүүгийн бүх байдлаар Майкл нь Томасын хараад болсон байв. Майклийн гар утасны байршлаар нь тухайн хэрэг гардаг өдөр яг хаана байсныг нь тогтоох болж утсыг нь шалгахтал сүүлийн хэдэн өдрийн бүх дуудлага мессежүүдээ их хэмжээгээр устгасан байсан нь маш с ิจ гтэй болоод ирэв. Байршил болон устгагдсан мессежийг сэргээх, хаашаа дуудлага хийсэн, хинээс дуудлага хүлээн авсныг тогтоохоор гар утасны оператор компаниудтай холбогдож байх хооронд бас нэгэн хүнээс Томасын талаар мэдээлэл өгөх хүсэлт гаргадаг. Энэ хүн бол хэрэг гардаг өдөр Томастай хамт покер тоглож байсан нэг найзынх нь эхнэр байлаа. Тэрээр хэлэхдээ тухайн үед Томас тоглоомондоо нэг анхаарал хандуулахгүй, байн тоглоомноосоо гарч утсаа оролдоод суугаад байсан. Хамгийн сонин нь надаас утасны цэнэг дуусчлаа, чиний утсаар ганц дуудлага хийж болох уу гэж утсыг маань авсан. Хэсэг хугацааны дараа утсыг маань буцааж өгөхөд нь үцгэд дуудлага хийсэн дугаараа устгацсан байсан. Энэ нь нэг л сонин с ิจ гтэй санагдаад байна. Тийм учраас та нартай холбогдож байна гэж хэлсэн байдаг. Ингээд мөрдөгчд нэмж ахин нэг утасны дугаарыг шалгуулахаар гар утасны оператор компанид ханджээ. Удсанчгүй Майклийн устгасан дуудлага мессежүүдийг сэргээж чадсан бөгөөд орж гарсан дуудлагууд нь бараг 99% Томастай ярьсан дуудлагууд байсан бөгөөд мессежүүд нь ч бас Томастай бичлэлсэн. Утхан дандаа битүүд агуулгатай. Жишээ нь нөгөө юм авч чадсан уу? Хайрцагтаа гадаа орхисон байгаа шүү. Авахаараа мэдэгдээрээ над руу залга гэх мэт. Тухайн хэрэг гардаг өдөр Томас Майкл хоёрын утсаар холбогдсон давтамж бүр их байсан ба Майкл тэр өдөр яг тэр цагт Томасын буюу талигачийн гэрт очсон нь гар утасны байршлаар нь нотлогдсон байна. Нэмээд Томас покер тоглож байхдаа найзынхаа эхнэрийн утсаар гэмт хэрэг гарч эхнэр нь амь насаа алдсны яг дараа Майкл руу залгаж яриад дуудлага устгасан болох нь тогтоогддог. За ингээд Майкл с ิจ гтнээр баривчлагддаг бөгөөд Томасыг ч бас ахин с ิจ гтнээр тооцож баривчилж авдаг. Майклийг цагдаа нар баривчлахыг хараад асуудал бишсэнийг ойлгосон бололтой түүний найз бүсгүй нь мөрдөгчдтэй уулзаж Томас Майкл хоёр нэг гэрээ хийсэн байх ёстой. Яг юун тухай гэрээ гэдгийг нь мэдэхгүй ч гэрээ хийсэн. Удахгүй мөнгөтэй болоод эндээс явна гэж Майкл нэг удаа хэлж байсан хэмээн мэдүүлсэн байна. Хэргийн газар дээрх DNA шинжилгээний хариунууд ч ихнээсээ гарч Майклийн DNA тус болсон гэрлийн унтраалга болон зарим нэгэн газраас олдсноор Майкл нэгдүгээр зэрэглэлийн хүн амны хэрэгээр яллагдагчаар татагджээ. Олон янзаар нилээдгүй байцаасны эцэст Майкл үннээ хэлж эхэлсэн юм. Ажилгүй, өөрийн гэсэн амьдрах газаргүй, санхүүгийн асуудалд орсон Майкл нэг л мэдхэд Томасаас хамааралтай болсон байв. Хэрв эхнэрийг нь хөнөөгөөд байшинг нь шатаах юм бол $10,000 бэлнэр өгөх Томасын саналыг Майкл хүлээн авснаар тэр хоёр гэрээ маягийн зүйл хийж Томас аллахын захиалагч харин Майкл гүйцэтгэгч болохоор тохиролцсон энэхүү харамсалтай хэрэг үйлдэгдсэн байна. Томас түүнд гэрийнхээ түлхүүрийг өгч гараашаар хэрхэн сэмэрхэн орох, галдан шатаахад зориулж бэлдсэн канистртай бензин хаана байгааг хэлж зааж өгөв. Хүүхдүүдийг яахыг асуухад хүүхдүүд гэрт байхгүй. Келлигийн хчийн тонон тэдэнд санаа зовлтгүй гэж Томас Майклд хэлжээ. Ингээд орой 10 цаг 30 минутын үед гараашаар нь хаус руу орж тэнд байсан нүүрний маскыг танихдахгүй тулд нүүрэндээ зүгээд хурц Жотоны
хатуу модон иш байхыг авч дээш Келлигийн унтлагын өрөө рүү орсноор бичлэгийн эхэнд үзүүлсэн аимшигт хэрэг гарч Келли бүсгүй гэртээ бага насны хүүхдүүдийнхээ дэргэд нөхрийнхөө захиалгаар амь насаа харгисаар алджээ. Харин алуурчин Майкл хүүхдүүд гэрт байгааг мэдснээс ч тэрүү хүний амь нас хороосондоо ч тэрүү байшинг шатаалгүйгээр humгүй зүхтаасан юм байна. Томас энэ бүх хугацаанд хэрэгээ огт хүлээхгүй Майкл намайг гүтгэж байна. Надад өс сансан байсан. Надаас хариугаа авч байна гэх мэтээр өөрийгөө өмөрж байсан юм. Булмаар зөвхөн өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэд дууга хурааж асуултанд хариулахаа болив. Хэдий дутагдах, гачигдах зүйлгүй байсан боловч мөрөөдөө тоглож мөнгөө их багаар алдах, хүүхнүүдтэй байнга нэр холбогддог гэр бүлийн гадуур харилцаанаас болж хэрүүл урал гарах нь улам ихссэн бөгөөд Томас Келлигээс салахаар шийдсэн байжээ. Ингээд салалтанда жилийн өмнөөс бэлдсэн гэдэг нь илэрсэн байдаг. Хэрв Томас шууд салаад явах тохиолдолд 9 жилийн турш эхнэрийнхээ хамтаар даатгуулсан амь насны даатгалаас юу ч авч чадахгүй алдах. Эхнэр хүүхдүүдтэй хөрөнгнөөс хувааж өгөх шаардлагатай болно гэд бараг юу ч үгүй хоцрох мэт санагдсан тул бузар арга сэтэж жилийн өмнөөс эхнэрийнхээ амь насны даатгалыг 2 дахин өсгөж $1 сая болгосон байна. Энэ нь Келли ямар нэгэн байдлаар цаг бусаар нас барсан тохиолдолд гэр бүлийнхэнд нь даатгалын газраас $1 сая өгнө гэсэн үг юм. Үүнээс гадна бас нэг заваан зүйлс эзэн нь өөрт нь үнэнчээр ажиллаж байсан Майклыг элдэв шалтак хайж ажилласаа халаад угийн санхүүгийн тогтворгүй байсан Майклыг өөрийнхөө түрээсэлдэг байшиндаа амьдруулан хаяа нэг жижиг сажиг ажил өгч бага саг мөнгөөр тэтгэсээр өөрөөсөө хамааралтай болгож чадсан ба хизээ нэгэн цагт ашиглахад бэлдэж байгаад Майклыг ямар ч зүйлийг зөвшөөрөхөөс өөр гарцгүй болгосноо мэдмэгцээ мөнгө санал болгож эхнэрээ хороолгох, байшингаа шатаалгаж мөрөө баллах захиалга өгч тохиролцсон нь тэр байжээ. Нью-Йорк мужин цаазаар авах ялгүй тул Майкл Бёрдийг 1-р зэрэглэлийн хүн амны хэрэг үйлдсэн гэж үзэн бүх насаараа хоригдох ял. Томас Клейтоныг эхнэр Келлигийн амь насыг хороохоор төлөвлөсөн. Амь насыг нь хорооход шууд бусаар оролцсон. Захиалга өгч эхнэрийнхээ амь насыг санаатаагаар хороосон. Гэмт хэргийг нуун дарагдуулсан учраас 1 болон 2-р зэрэглэлийн хүн амны хэрэг үйлдсэн гэж үзэн ямар ч давж заалдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ялыг 6 цаг тасралтгүй хуралдсны эцэст шүүхээс оноожээ. Өнчирч хоцорсон хөөрхий 7 настай охин 3 настай хүүг талигачин игч өргөж авсан юм байна. Бүх насаараа хоригдох ялаа эдэлж эхэлснээс хойш 8 жилийн дараа 2023 онд Майкл нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа Томсыг даатгалаас мөнгө авахт нь туслаад би зөвхөн байшин шатаах даалгавартай л очив. Байшинд хинч байх ёсгүй байтал Келли цусандаа хутгалтчихсан гал тогооны шалан дээр хөдөлгөөнгүй хөвтөж байсан. Хэн нэгэн намайг ирэхээс өмнө Келлиг аль хэдийн хөнөөчихсөн байсан. Би айж шоконд ороод бушуухан зүгтсэн. Талигач Келлигийн хумс өмсөж байсан хувцснаас миний ДНХ илрээгүй талаар миний хавцад хэрэгт байгаа. Хэрв би Келлиг зодож хороосон бол түүний хувцс нь бас зодохыг болиулах гэж тэмцэлдэх зэргээр Келлигийн хумсанд миний ДНХ үлдэх ёстой гэж ярьсан нь энэ хэргийг улам эдрээтэй болгож байх шиг байна. Магадгүй Майкл давж заалдан ялаас мултрах эсвэл ялаа багасгах арга эрэлхийлж байж ч болох юм. Гэхдээ үүнээс гадна цорын ганц гэрч болох 7 настай охин ээжийг зодож байсан хүн бол аав байсан гэж итгэлтэй хэлж байсныг бодоод үзэхээр үнэхээр Томас эхнэрээ охиныхоо нүдэн дээр хороосон уу? Ааваас нь хамаагүй биерхүү бас афро хар бараан арьстай Майклыг аав байсан гэж охин андуурах уу? Аавыгаа өмд, гутал, маск, нүдээр нь таньсан гэх охин хит цочролд орсноосоо болж тэгж хэлсэн үү? Гэд олон асуултууд хариултгүй үлдэж байна. Үзэгч та энэ талаар юу гэж бодож байгаагаа комент хэсэгт хуваалцаарай. Бичлэг маань таалагдсан гэдэгт итгэж байна. Лайк дарж, шеэр хийхээ битгий мартаарай. Subscribe дарж амжаагүй бол яг одоо дараарай. Бичлэгийг маань үзсэн бүх үзэгчдэд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.